Хей, за сайн байна уу? За өнөөдөр бүгдээрээ практик дээр нэлийн надад бол хэрэг болж байгаа. Нэг одоо бичиг баримт тэрэн доторх үндсэн концепцийг яриа гэж хэлсэн байгаа. За тэрний үг гэхээр энэ civil engineering-ийн салбарт ажиллаж байгаа одоо civil инженерүүд гэж ярьж байгаа тийм иргэний барилгын инженерчлэлийн одоо энэ мэрэгжлэр ажиллаж байгаа хүмүүсийн ур чадварын тухай ярина. За тэгээд миний хувьд болохоор өнөөдөр нэг олон бичиг баримт дэвш татахгүй. За хамгийн нэгдүгürt болохоор Америкийн барилгын инженерүүдийн холбооны 2019 онд гаргасан Civil Engineering Body of Knowledge буюу 21-р зууны одоо civil инженерчлэлийн мэдлэгийн үндсэн хүрээ гэдэг энэ сэдвийн хүрээнд хүрээд одоо нэртэй юм бичиг баримт байна. Тэгээд энийг бол энэ дотроос тодорхой Bloom taxonomy гэдэг зүйлийн хэрэглээг яриад за тэгээ энийг ер нь одоо манай орны нөхцөлд хэрхэн нэвтрүүлж болох вэ гэдгийг бас ярих гэж бодож байна. За дараагийнх нь болохоор тийм энэ доод талд нь бичсэн байгаа Bloom-ийн taxonomy гэж байна те. Bloom-ийн taxonomy гэж юу юм бэ гэдгийг ярина. За ур чадварын одоо ангиллалын тийм систем байгаа. За тэгээ боловсролын салбарт ялангуяа ажиллаж байгаа хүмүүс бол энийг бол маш сайн мэддэг байхаа гэж бодож байна. Миний хувьд бол нөгөө инженерийн карьертай учраас энэ Bloom taxonomy гэдэг юм чи ямар гоё юм бэ те. Одоо би залууч гэдэг юм уу хүмүүний хувьд бол энийг ингээд цаашаа өөрийгөө хөгжүүлэхэд ашиглаж болох одоо маш гоё тийм ур чадвараа хөгжүүлэх систем санагдсан. За тэгээд үндсэн гол юм руугаа оръё. За тэгэхээр аливаа нэг одоо competency гэж ярьж байгаа одоо competency буюу чадамж. За тэгээд чадамж нь ер нь хүнд ингээд эзэмшигдэхтэй одоо хид хідэн ийм шатлал байж болно гэдэг санаа. Тэгэхээр яагаад ийм шатлал туваасан бэ гэдгийг ингээд бодоод ахаар те. Одоо жишээлбэл бидний практик дээр ямар асуудал байна вэ гэхээр бид нар бол ингээд ур чадвартай хүн болон одоо сонирхогч ер нь нэг тийм ур чадваргүй хүч гэх юм уу те. Эсвэл ур чадвар нь хөгжиж байгаа хүн болон эксперт хүн. Энэ хоёрын ялгааг юу яаж таних хэрэгтэй юм бэ гэдгийг ингээд ойлгох тийм хэрэгцээ байдаг те. Зарим тохиолдолд ийм ур чадвар яг техникийн ур чадвар нь жоохон хөгжиж байгаа. За эсвэл ам нь те soft skill гэж ярьдаг. Одоо хүнтэй харилцааны ур чадвар нь өндөр хэрнээ техникийн ур чадвар нь тэрнээсээ ингээд ярьж байгаа шиг биш ийм тохиолдолд ихэнх хүн нөгөө нэг ам одоо тэр харилцаанд нь итгээд хувийн одоо харилцааных нь ур чадварт нь итгээд тийм техникийн өндөр одоо тий хариуцлага бүхий юмныг тийм хүмүүст одоо даалгаж болно тий одоо энэ ингээд сайн ярьж байгаа юм чинь сайн хийн бах гэд. За тэгэхээр ер нь civil engineering-ийн энэ салбар чинь бол маш өндөр тийм хариуцлагатай тийм салбар шүү дээ. Ер нь одоо гараараа хийж бүтээж дэше босгож байгаа юм нь хэдэн зуун хүний амнаас эд хөрөнгө те төсөв санхүү одоо тэгээд бүх тийм чухал гэж хэлж болох зүйлстэй ингээд холбогдож идэг. Тэгэхээр энтэй холбоотойгоор яаж тэгвэл тэр мэрэгжлийн чадварлаг хүнийг энэ салбарт ажиллаж байгаа хүнийг таних юм бэ гэхээр энэ Civil Engineering Body of Knowledge гэж тодорхойлогдсон байгаа бичиг баримт дээр 21 билүүтэй тийм outcome гэж байна. Тэгэхээр outcome одоо гэхийг бол ер нь одоо ур чадварын чадамжийн тийм үр дүнг үзүүлэх чадвартай байна гэж тодорхойлсон байна. Тэр нь болохоор 21 төрлөөр гэсэн. 21 төрөл дотроо 4 бүлэгтэй. 4 бүлэг нь одоо тийм жишээлбэл эхнийх нь ерөнхийдөө тийм наад захын 10 жилийн ч гэдэг юм уу эсвэл их сургуулийн 1 2 дугаар курст үздэг нэг фундаментал юмнууд байгаа. За тэнгууд за дараагийнх нь төвшнийх болохоор engineering fundamental. За тэгээд professional. За тэгээд одоо тийм техникийн ингээд явж байгаа. Тэгэхээр ийм 4 үндсэн төрлийн одоо бүлгээр 21 ур чадвар ингэж ангилсан байгаа юм л да. За тэгэхээр энэхүү тийм 21 ур чадвар болгоныг бол нэг бүрчлэн ингээл задлал яриад байх нь бол нэг ийм одоо яриагаар задлж чадахгүй. Дээрэс нь тэр 21 ур чадвар болгоныг миний хувьд бол бүгдийг нь одоо сайн эзэмшээгүй учраас тий зарим нь бол бас нэлээд одоо 10-аад жил ингээд ажиллаад мэрэгшээд явж байгаа бол заримд нь бол одоо бас хоёртон байх үедээ нэг үзээд тодорхой бас ойлголт авцсан хэрнээ тэрнээс хойш хэрэглээгүй ч гэдэг юм уу те. Үнэхээр практик дээр ажиллахад хэрэглэх шаардлагагүй буюу манай одоо ажлын талбар дээр хэрэглэгдэх тийм боломж нь үүсээгүй явсан тийм ур чадвар хүртэл байж байгаа. За тэгэхээр энэ дээр миний сонгож авч өнөөдөр ярих нь болохоор project management буюу project management нь өөрөө
одоо техникийн ур чадвар дотор хариалагдж байгаа энэ CBOK буюу Civil Engineering Body of Knowledge гэдэг энэ бичиг баримтын. Тэгэхээр төслийн менежментийн ур чадварыг жишээлбэл хүн ингээд эзэмшиж болно гэж. За ямар түвшинд эзэмших юм бэ? За санах, ойлгох, хэрэглэх, дүн шинжилгээ хийх, нэгтгэх, үнэлэх. За тэгээд ийм одоо 6 үе шатанд хүн бол энийг ингээд мэрэгжлийн төвшөнд ажиллаж байхдаа эзэмшнэ. Сурхаас эхлээд ажиллах хүртэл. За тэгээд тасралтгүй хөгжөө явна гэж. За төслийн менежменттэй ингээд дотор нь ингээд ярихад жишээ болгоод ингээд ярихад одоо санах гэдэг хамгийн ихний хүний тэр одоо танин мэдж байгаа cognitive гэж ярьж байгаа. Cognitive одоо development-ийн одоо үе шатууд байгаа. Тэгэхээр төслийн менежментийг хүн танин мэдхийн тулд тэгээ ойлгож тэр шинжилгээ ухааны талаас нь харахын тулд хамгийн эхлээд сандаг болох нэ. Тэгэхээр санана гэдэг нь болохоор өмнө нь судалж байсан материалыг ингээд сандаг. За түрүүний ярьдгаар ер нь энэ тэнд ингээд төслийн менежментийн нэг ингээд сургалт хамгийн анх удаа авлаа гэж тооцъё л да. Одоо өмнө нэг байгууллагаараа ч гэдэг юм нэг хамрагдсан. Тэгээд энэ төслийн менежмент чинь ийм зорилготой байна. Одоо дотор нь ийм одоо бүрэлдэхүүн хэсгүүд байдгийн байна. Хамгийн чухал нь энэ юм байна. Манай баг бол ингээд энэ дэр бас анхаарах шаардлагатай байна гэдэг тухайн үедээ нэг тийм онцолж ерөнхийдөө хараад ерөнхий тэр концепцийг ойлгоод явж байгаа бол энэ бол одоо эхний мэдээлэл авцсан баг. Тэнгүүд дараагийн мэдээлэл төр болохоор одоо тэр хүн төслийн менежмент гээд сургалт байхгүй ч гэсэн хоёр хүн хоорондоо ярихад тэрийг нэрээ төслийн менежмент гэж тэрийг хэлээдсэн гэдэг ингээд санаа явах нь л та. Тэгэхээр за энийг бол ерөнхийдөө хамгийн ихний нэгдүгээр үе шат гэж. За хоёрдугаар үе шат нь болохоор ойлгох тухай. Тэгэхээр ойлгох гэхээр судалсан материалыг одоо төсөөлөх буюу ерөнхийдөө ингэх юм байна. Ингэх ёстой байна гэж одоо тийм ерөнхий тийм төсөөлөл бий болохыг хэлж байгаа. Тэгэхээр одоо түрүүний нөгөө санахаасаа юугаар ялгаатай гэж одоо төслийн менежмент дээр энэ тарагдж байна гэхээр нөгөө түрүүний сургалтанд суусан хүн маань ер нь нэг сонсоод өнгөрчдөг те зарим хүний нэг чихэр нь ороод нөгөө чихэр нь гарчдаг энэ төргээл ингээл яриа байдаг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд хүн ярихаар ингээд санаад байдаг. Нэрээ нэг төслийн менежмент гэдэг нэг юм байсан санаад байгаа юм нэ. Яг ингээд ингэх ёстой юм байна. Яг тэгэх юм байна. Би ажил дээрээ ингэж хэрэгжүүлэх юм байна гэдэг юм нь байхгүй бол тэр бол зөвхөн санах төвшөндөө энэ төслийн менежментийн чадамжийг эзэмсэн хүн байна. Энэ ур чадварыг эзэмсэн хүн байна гэж харж байна. За ойлгох төвшөнд буюу арай нэг агсан дараагийн төвшөнд ингээ гараад ирэхээр тэр материалыг ашиглаад би өөрийнхөө ажил дээр ингүүл болох юм биш үү? Миний энэ одоо байгаа асуудлыг ингэж шийдэх юм байна. Энэ бидний нөгөө төлөвлөгөө бичиг цаас хийгээд байгаа ач холбогдол чинь надад энэ тохиолдоод байгаа энэ тодорхойгүй байдал өдөр тутамд ирж байгаа ачааллыг энэ бичиг баримт дээр ингээд энэ алдаагаа засчвал ингээд сайжруулж шийдэж өгөх юм байна гэдгийг ингээд ойлгож авахыг хэлж байгаа юм байна л та. Тэгэхээр энэ төвшөнд бол ойлгох. За тэнгүүд 3 дахь төвшин буюу хэрэглэх байна. За хэрэглэх нь болохоор судалсан материалыг шинэ болон бодит нөхцөл байдалд хэрэглэх тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор одоо жишээлбэл яг өөрийнхөө ажил дээр гэсэн үг шүү дээ. Очиргүй одоо олон баг одоо байгууллагын төвшин төслийн менежментийг нэвтрүүлэл ингээл ажиллаад тахаас илүү зөвхөн ер нь өөрөө хувь хүн дээрээ өөрийнхөө ажлын цар хүрээнд ингээд тодорхой тийм шинэ нөхцөл байдал нөгөө яг сургалт дээр ингээд танилцуулж байгаа слайд чинь нэг ерөнхий юм байгаа шүү дээ. Тэгээ ерөнхий тэгээд эсвэл одоо ижил төсөөтэй тийм нөхцөл байдалд энэ хүмүүс ингэж ашиглаж исэн. За ийм стандарт дээр ийм шаардлага байдаг. Ингэж одоо ийм нэг асуудал гарч ирж байхад ингэж шийдэж исэн гэдэг тийм нэг тийм одоо мэдээлэл байгаа. Тэр бол тухайн үедээ болоод өнгөрцөн юм. Тэгээд яг ингээд бодит ажил хэрэг дээр энийг хэрэглүүлэх гэхээр тэр чинь мэдээж одоо шин тийм нөхцөл байгаа учраас тэр ингээд хүн учрыг нь болоод цаашаа ингээд хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Тэгээд түрүүний нөгөө нэг төслийн менежментээ ойлгоцсон хүн за ингэх юм байна гэдэг нэг ингээд яг очиод хэрэгжүүлэх гэхээр ингээд бас ингээд гацдаг тал бай. Тэгэхээр ингээд нэг амар гоё ойлгоод хэрэгтэйг нь мэдээд байгаа хэрнээ хэрэгжүүлэх гэхээр ингээд гацчдаг. Тэгэхээр 2 дугаар төвшөнд тэр тохиолдол байж гэнэ гэсэн. 3 дугаар төвшөнд буюу хэрэглэх төвшөнд ороод ирэхээр яг ингээд нөгөө төсөөл бий болоо за ингэх ёстой байна гэдэг их хэлсэн чинь мэдээж асуудал гарч ирж байна. Тэгэхээр асуудал гарч ирж байгааг тэгвэл ингэх юм байна. Нөгөө ойлгож байгаа ойлголтоо улам ингээд тэлэх байдлаар одоо цаашаа нэмж судлах байдлаар ингээд одоо энэ нөхцөл байдалд энийг туршиж үзье гэдэг тэр одоо нөхцөл байдлаар
энэ хэрэглэх өөрийнхөө ажил дээр нэвтрүүлэх гэдэг тэр имийг бол ур чадварыг эзэмших нь байна. Тэгэхээр нөгөө нэг зарим үнтэй ингээд төслийн менежментийг ярихаар ингээ аягуулсан ойлгож болно. Ингээд процессуудын одоо тий 49 байсан 47 болсон PMBOK 6 7 8 болсон. За тэгээ сүүлд нь одоо ингэж өөрчлөгдсөн. Эхлээд процесс төвтэй байж байгаа зарчим төвтэй болоо дараа нь одоо дахиад процесс руугаа жоохон орж эхэлж байгаа ч гэдэг юм ингээд аягуулсан ингээд мэдээд ойлгоод байна. Энийг ингэчүүл ер нь болдог. Тэгээ яг ингээд нэг бодит ажил хэрэг дээр өөрийнхөө ингээд буцаад ажил дээр очиж суух гэхээр нэг ойлгоод байгаа юм хэрэгжүүлж өгөхгүй гэж болно шүү дээ. Тэгэхээр хэрэглэх гэдэг ур чадвар энэ төвшөнд очих тэр хүн шаардлагатай байна гэдэг санаа. Тэгэхээр хэрэглэх бол хамгийн чухал тий. Одоо ямар нэгэн имийг ингээд сайн цээжиллээ гэж бодоход цээжилж байгаа шалтгаан нь ер нь практик дээрээ хэрэглэхийн тулд ч үү тий. Бүх хичээл дээрээ ч гэдэг юм уу одоо үдсэн тэр сургалтын дээрээ онц бүгдийн сайн мэдлээгээд хэрэглэхгүй бол тэр ямар ч учир утгагүй болж байна. Тэгэхээр хэрэглээд ирэхээр одоо тэр цаасан дээр байгаа юм төгс биш байдал нь харагдаж эхэлдэг те. Одоо төсөл гэдэг маань өөрөө харилцсан тийм адилгүй ер нь дахин давтагчгүй шин чанартай учраас миний ажиллаж байгаа төсөл өөрөө төгс биш. Тийм учраас тэр төгс биш төсөл дээр би аливаа нэг шин одоо юм хэр нэвтрүүлээд хэрэгжүүлнэ гэхээр тэр чи юу болох вэ гэхээр буцаагаад те төгс биш төслийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай болно. Тэгээд төгс биш юм ингээд баг багаар зассаар явж байгаад тэр төсөл дээр ингээд бүрэн одоо суралцаад судлаад ингэж ерөн хэрэгжүүлдэг юм байна гэдэг мэдээллийг аваад ингээд дуустдаг. Тэгэхээр ийм нэг чухал одоо ур чадварын төвшин бол 3 дахь үе шатд одоо суралцахын төвшин дээр гарч ирж байна. За дараагийнх нь болохоор бүр дараагийн төвшөнд. За ерөнхийдөө одоо advanced гэж ярьдаг лөө те. Дүн шинжилгээ хийх байна. За тэгэхээр судалсан материалыг бүрдүүлэгч хэсгүүдийн хүрээнд задлаад магадгүй түүнээс үндсэн бүтцийг нь ойлгож аваад ингээд цаашаа ингээд те ингэдэн тэгн одоо ийм одоо уялдаа хамаарл байна, алдаа нь энэ дээр гарсан байна гих мэтлэнгээр ингээд задлах нь байна л да. Энийг бол analysis гэж ярьж байгаа. Тэгэхээр түрүүний нөгөө хэрэглээд байгаа хүмүүс маань ингээд ер нь тодорхой тийм төслийн менежментийн арга техникүүдийг хэрэглээд яваад байгаа хэрнээ магадгүй байгууллагада ганцаараа ингээд тэр төслийн менежмент гэдэг юм нэвтрүүлж болно шүү дээ. Сайн дураараа. Тэгэхээр нэг өөрийнхөө яг зөв хийгээд байгаа, буруу хийгээд байгааг ингээд ойлгохгүй байж болно. За тэгэхээр энэ үнэлэх төвшөнд хэрхэн очих вэ гэхээр ер нь бол маш одоо тийм ментортой гэх юм уу. Төслийн менежментийн өндөр туршлагатай удаан тийм практик дээр ажилласан хүнийг дагалдаж явж байгаад хүн ингээд хэрэгэл зурна шүү дээ тэр юмэг дээ. Тэгэхээр тэр хэрэглээд зураад олон төслийн хард гарсны дараа ерөнхийдөө юм дүн шинжилгээ хийх төвшөнд энэ маань очих нь. Тэгэхээр яг энэ хэрэглэх гэдгээс эхлээд одоо хойшоо дүн шинжилгээ хийх, нэгтгэх, үнэлэх гэдэг эдгээр маань ихэвчлэн энэ SEBOK дээр болохоор хүн ингээд заахаас илүү ерөнхийдөө ментортойгоор за халамжлан хүмүүжүүлэгч гэж монгол хэлэн дээр бас дээр үед одоо байсан юм байлээ. Шинэ ажлын байран дээр ирж байгаа хүн дээр тэ шинээр төгссөн тэр төгсөгчийг одоо цаашаа мэрэгжилтэн болох хүртэл нэг хүн хариуцж яваад ингээд дагалдуулаад юмаа зааж өгöd явдаг байсан юм байна л да. Тэгэхээр хэрэглэх дээр одоо жишээлбэл тийм ментор байгаад за тэгээ дүн шинжилгээ хийх гэхээр нөгөө тэр хүний одоо хажууд дагалдаж удаан жил ажиллаач гэдэг юм уу те энэ төвшөнд хүрээд тэгээ цаашаа энэ нэгтгэх үнэлэх гэхээр нөгөө өөрөө цаашаа нэмж тэр арга барилаа одоо тэлж хөгжүүлж мэдлэгээ тэлээд туршлагаа тэлээд ингээд явдаг юм байна л та. Өмнөх нөгөө санах ойлгох хоёр маань их сургуульд бол энийг бол ерөнхийдөө эзэмшиж болно шүү дээ энэ төвшнийг те. Тэгэхээр их сургууль дээр санах ойлгохыг одоо эзэмшчихэд хэрэглэхтэр жишээлбэл яг мэрэгжлийн хүнийг дагалдаад за тэгээд дүн шинжилгээ хийхдээ өөрөө тэрийг маш олон давтаж үзээд болон болохгүйг нь ингээд биеэрээ туулж мэдээд тэгээд тэрний дараагаар дүн шинжилгээ хийх төвшөнд ингээд очих нь. Тэгэхээр бусад хүний багийн магадгүй байгууллагын төвшний одоо тэ асуудлыг дүгнэж шинжилнэ гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл одоо ямар нэгэн төсөл эхэллээ гэхэд төслийн менежментийн одоо тэр 40 хэдэн процессуудаас биднэрт энэ нь маш их хэрэгтэй гэдэг ирэмблээ гаргаад ирдэг те. За одоо жишээлбэл төсөл эхлэх үед project charter гэдэг юмыг ер нь заавал байлгах хэрэгтэй байна. Энийг бол манайх ингээд ялцчихгүй явна. Төслийн цагийн хуваарийн төлөвлөгөөг бид нар жишээлбэл Microsoft project эсвэл P6 дээр ингээд хийхгүй бол бид нар төслийн төлөвлөгөөгөө бүхэлд нь ингээд менежмент хийгээд хянаад тэг критик замаа ингээд аваад удирдаад явхад бол асуудал хүрэх юм байна гэх зэргийн
одоо яг юунаас болоод юу хийх ёстой юм. Тэгээд үр дүн ямар гэж хүлээж байгаа юм бэ? Тэгээд энэ үүсгэн байгаа асуудал нь бас юутай холбоотой байж болох вэ гэдгийг ингээ системтэйгээр сэтгэж бодох тухайл ярьж гин гэж харж байгаа юм л да. За үүний дараа нэгтгэх байгаа. Судалсан материалуудыг нэгтгэж шинээр хэлбэржүүлэх. За тэгэхээр энэ бол synthesis буюу ер нь одоо төслийн менежмент гэдэг маань PMBOK гайд дээр ингээд яг нэг том гарын авлага байгаа юм л да. Тэгэхээр тэр том гарын авлагыг жишээлбэл төслийн менежментийг ингээд уншаад ахаар PMBOK-оос гадна ISO 22500-гийн одоо family стандарт гэж байгаа төслийн менежментийн тэр бас Европ талдаа тийм стандартууд байгаа. За тэгээд Prince гэдэг бас төслийн менежментийн тийм засгийн газар мега төслүүд дээр ерөнхийдөө бас хэрэгжүүлдэг тийм стандарт байна. За тэгэл одоо төслийн менежмент гэхээр хүмүүсийн бичсэн бас одоо төрөл бүрийн тийм төслийн менежментийн ном маягтууд байна. Тэр болгоныг ингээд хүн ингээд уншаад яг за манай байгууллага дээр ийм төслийн менежментийн процессууд байна гэд процессоо зургалдаг, маягтуудаа ингээд боловсруулдаг. За тэгээд тэр болгон дээр ингээд нэвтрүүлдэг. За нэвтрүүлэхэд нь одоо үр дагавар дээр нь үндэслээ сайжруулалт хийгээд явах тухай асуудал, судалсан материалуудыг нэгтгэж шинээр хэлбэржүүлээд ингээд явах тухай асуудал ирж байна. За тэгэхээр энэ бол бүр одоо дүн шинжилгээ хийгээд ингээд дүнэлт гаргахаас илүү ер нь ингээд маш олон төрлийн материалыг нэгтгээд тэр дунд холболтууд үүсгээд дундаас нь нэг тийм өөрийнхөө оюуны бүтээлийг шийдлийг гаргалгааг гарч ирж байна гэсэн. За түүний дараа үнэлэх буюу evaluation байна. За тэгэхээр тухайлсан зорилгод нэгжүүлсэн судалсан материалын үн цэнийг үнэлэх гэдэг. За энэ нь одоо жишээлбэл нөгөө экспертүүд байдаг те одоо маш удаан жил ажилласан хашир туршлагатай тэр хүмүүс тодорхой тэр одоо төслийн менежментийн төрөл бүрийн материалуудыг уншиж танилцаад төлөвлөгөөнүүдийн ингээд сайжруулах боломжууд ингээд харагдаад байдаг. Тэгэхээр тэр сайжруулах боломжууд нь үнэлгээн дээр суурилж явж байгаа. Тэгэхээр тухайлсан зорилгод энийг хэрхэн сайжруулах вэ? Энэ төлөвлөгөөг одоо хэрхэн алдаагүй болох вэ ч гэдэг юм уу. Ийм байдлаар ингээд тэр одоо имийг задлаад ойлгоод за тэгээд трийг одоо үнэлээд энэ нь болохгүй, тэр нь болохгүй, ингэж зас, тэг зас гэж байгаа бол энэ төвшин байх нэ. За тэгэхээр ур чадвар за чадамжийн ийм 6 төвшин байна. Тэгээд 6 төвшин одоо энэ нөгөө civil engineering body of knowledge дээр буюу мэдлэгийн үндсэн энэ хүрээн дээр ингээд тодорхойлогдсон 21 ур чадварыг одоо энэ 6 төвшөнд бүгдийн civil engineer-үүд эзэмшнэ гэж байхгүй тэр дунд ч одоо тий эрсдэл байгаа юм. За тэгээ математик гээд ингээд төслийн менежмент за тэгээл нөгөө инженерийн яг өөрийнх нь хариалагдах асуудал байна тий мэрэгжлийн бүтээцэн инженер бол бүтээцэн тооцоол гээд ингээд тэр юмнуудыг ингээд зарим нь одоо экспертийн төвшөнд зарим нь ерөнхийдөө хэрэглэх төвшөнд ингээд эзэмшээд явах нь бол оновчтой юм а гэж тодорхойлсон байна. Тэгэхээр яг аль алийг ямар төвшөнд эзэмших ёстой юм бэ гэдгийг бол та бүхэн энэ видеоны одоо comment эсвэл одоо description хэсэгт би линкийг оруулчих. Тэр линкээр ороод энэ civil engineering body of knowledge гэдэг энэ бичиг баримтыг хараад ерөнхийдөө үзээрэй. За тэгээд өнөөдөр бол энийг ингээд та бүхэн танилцуулаад орхи. За тэгээд бусад ур чадварыг бас тодорхой хэмжээнд задлж ярих боломжтой. Хэрвээ тэрийг сонирхож байгаа бол бас комент үлдээж тэр сонирхож байгаа гэдгээ надад илэрхийлээрэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн имчилгээр уулзцаа.